Зурсан. Гэхдээ ер нь бол мэдээж энэ одоо вебтэй холбоотойгоор бас тодорхой хэмжээгээр асуудлууд байгаа. Өөрөөр хэлбэл эн чинь зарим тохиолдолд яг нэг үндсэн тамхи ба шүү дээ. Янжуур тамхи. Тэрний бизнесийнхний бас лобби орсон гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр одоо энэ Евразийн эдийн засгийн чөлөөт хэлтсээрт Монгол улс нэгдсэн орсноор жишээ нь одоо гайлын тамхины гайлын дотор 5% буурах ийм нөхцөл байдал руу орж байгаа. Тэгэхээр энийг одоо буцаагаад онцгой татврыг нэмэгдүүлэх замаар тэр одоо хүн иргэдийг хордуулж байгаа тэр бүтээгдэхүүнд буцаагаад татврын хэвээр үлдээх ийм зүйлүүдийг засгийн газар хийх ёстой. Харамсалтай нь хийхгүй байна. Тэгэхээр ихэнх тамхи бол одоо Казахстан энэ Евразийн орнуудаас орж иж байгаа. Тэдний одоо 5% байхгүй болно гэдэг чинь бас төсөвт орлого тасрахын нөхцөл байдлыг бий болгож байгаа. Тэгэхээр энэ ийм маягаар одоо юу гэдгийг бас яг янжуур тамхины одоо тэр хэл лобби явах ийм магадлал өндөр байгаа. Тэгэхээр ер нь бол энэ дээр би номын чимэг гишүүнтэй бас энэ асуудлаар бас тодорхой ийм асуудлууд байна шүү гэдгийг бас хэлж ярьсан байгаа. Энэний дагуу бас тодорхой хэмжээгээр энэ хуулийн дээр бас зарим нэгэн өөрчлөлт хийх хичээл. Веб 21 гэдэг юм асууж байна. Ахных тэр хуулийн бол хараагүй л дээ. Тэгэхдээ веб 20 гэдэг нөгөө тогтсон хэрэглээг ер нь хориглох юм уу? Яах бол жоохон юу гэдэг л та. Нэг сөрөг үр дагаварт байдаг. За нөгөө дээр үуч бас нэг архины эсрэг гэл хууль гаргаад архийг хориол Оросд яажлаа тий. Эсвэл Америкт яажлаа нөгөө эргээгээд тэр чинь хууль бус арилжаа 8 л нэмэгддэг шүү дээ. Татврыг адилхан тогтоогоод явах нь зөв гэж байна. Татвар ялгалтаар тогтоох гэж байна. Тийм, татвар бол ногдуулах хэрэгтэй. Тийм, тэгээ хувь хэмжээг нь одоо бол тэр никотин юм юугаар нэт юм. Хэмжих нэгжүүд байгаа шүү дээ. Тэр үнэтэй ногдуулж яах хэрэгтэй байна. Үнэр амтыг хориглоно гэдэг шүү дээ. Жимсний амттай юм уу, амттай үнэр амтыг хориглоно гэдэг шүү дээ. Энэ дэр үрнэ. За үнэр амттай холбоотой юм дээр шууд хэлж мэдэхгүй. Гэхдээ яг хуу энэ чинь нөгөө хүний тогтсон хэрэглээ байхгүй. Одоо та жишээлбэл чихэртэй юм хэрэглэж болохгүй гэхээр бас ямар байх вэ те гэж л бодогдож шүү дээ. Ямар ч байр суурь бас тодорхойлоогүй л явна. Тийм тодорхой судалгаа хийгдээгүй л. Юу зүгээр хувь гишүүний хувьд номын чимэг гишүүний өргөн барьсан хуулийн дээр таны бодол зүгээр ямар байгаа вэ? Яг зөв сайн судалж иж л хэлэх байх та. Одоохондоо өргөн баригдааг байгаа. Тэгэхээр тийм учраас яг нарийн ширийн зохицуултуудыг сайн мэдэхгүй байгаа юм. Тийм ямар ч байсан гэсэн ерөнхийдөө бол энэ хорц сурчлуудтай тэмцэх тал дээр тий одоо юу гэдгийг жахан татвар бас харьцангуй өндөр байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий одоо ялангуяа энэ нөгөө хүүхдүүд нөгөө юу хүүхдүүдээс хол байх хэрэгтэй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд дээр нь бол дэмжиж байгаа. Түүнээс биш яг нарийн ширийн зохицуултуудыг нь бол одоохондоо сайн мэдэхгүй байгаа тийм. Тэгээ цаашдаа бол энэ дээр бол бас тодорхой байр суурь илэрхийлээ. Вебийг одоо шууд хориглох юм үнэр амтын байхгүй болно юм ялгамжтай гадаг юм шиг ийм асуудал байна. Гэхдээ яг ер нь бол утаад тамхи веб пинтер дээр ер нь адилхан л бодлого явах хэрэгтэй гэж харж байна. Тийм. Энэ бол тамхи бол тамхи адилхан татвартай байх хэрэгтэй. Тэмээс утаад тамхи вэ нүү, утаагүй тамхи вэ нүү, янжуур тамхи вэ нүү, захлаан тамхи вэ хамаагүй. Тамхи бол тамхи. Яхаараа янжуур тамхи нь онцгой албан төр төлөөд захлаан тамхи нь болохоор электрон барааны нэрээр орж ирдэг. Энийг л хамгийн гол нь өөрчлөе гэж байгаа юм л хэлдэг шүү дээ. Ерөн зүгээр энэ хуулийн төслийг өргөн барихад одоо жишээлбэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж харсан юм байдаг юм. Харалгүй яах вэ? Чи ажлын хэсэг ажилласан би өөр өргөн барьсан гэж нэг шүү дээ. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сая хавар манад ирэхдээ янжуур тамхиныхаа татварыг харин нэмэгдүүлэх, электрон тамхины татварыг бууруулах хэрэгтэй. Тийм байхгүй. Чи сайн хараа. Тийм байхгүй. Электрон тамхи дээр чинь татвар байхгүй юм чи яаж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас татвараа бууруулах гэж санал өгөх юм бэ? Чи тийм боломж шүү дээ. Байхгүй тийм байхгүй. Одоо дэлхийд дээр хорж эхэлчихэ. Харуу чанарыг яг батсан олон улсын зөндөө судалгаа байгаа шүү дээ. Би чамд өгье зөө. Чи манай өрөөнд орж авчих. Би одоо банк ороор орох хэрэгтэй. Ямар байдлаар зохицуулж гэж бодож байгаа. Номын чимэг гишүүний явуулсан ингээд хараас орсон уу? Би яг тэр яг хуулийн ажлын хэсгэмсэгт бол ороогүй л дээ. Гэхдээ миний зүгээр барьж байгаа байр суурь юу вэ гэхээр тамхи л бол тамхи. Тэр одоо уламжлал зүгээр тамхи байна уу? Эсвэл одоо тэр төрөл бүрийн үнэр амттай тамхи байна уу? Тэр бүгдээр нэгдүгээр ижил татвар тогтоох ёстой. Буюу цаашид одоо яавал тамхи татах хүний тоог цөөлөх вэ гэсэн ийм одоо концепцээр л хууль босруулах хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс ялгаартай хандах гэдэг шиг байна. Тий. Зөвхөн миний байр суурь бол тэгж ялгаартай хандаж болохгүй. Тамхи л бол тамхи.
Одоо харин ч бүр тэр нэг тамхины одоо үнэр мүнрийг дарсан янз бүрийн гаамаагаар хуураад тий тэр чинь хүн магадгүй нэг хууртагтаад тамхи татах тэр зуршил руу орно шүү дээ. Тийм учраас зөвхөн миний хувийн байр суурь бол тамхи бол тамхи, харин ч бүр тэр гаатай янз бүрийн тамхиг бол одоо тэр чинь нэг юм тэрэг хэрглэж гэнэ гэсэн үг шүү дээ. Хөрлийн тий хүнийг тамхичин болгох. Тэгээ тийм бол байж болохгүй. Тэгэхээр тэн дээр бол зохиосны татврын нь бол тавих хэрэгтэй. Тэгээд одоо тамхи татдаг хүний тоог л яавал цаашаа цөөлөх вэ гэдэг дээр л одоо цэглэсэн тийм хууль байх хэрэгтэй л гэж бодож байна тий. Хуулийн үзэл санааны нэг хүүхд хамгааллын асуудал гэж яриад байна шүү дээ тий. Тамхинаас хүүхдүүдийг хамгаална гэдэг яг ямар зүйл заалтаар одоо шилжүүл энэ хууль хэрэг батлагдвал хүүхд одоо хамгаалагдана буюу энэ одоо янжуур болон электрон тамхиг татахгүй байх нөхцөл бүрдэн гэж үзэж байгаа юм байна хууль санаачлагч. Яг ба би нэгдүгээр тэр нэг хуулийн ажлын хэсэгт ороогүй. Зүгээр би нэг сая хэллээ те. Ямар ч байсан одоо манайхан ч нэг хүүхдүүд яагаад тамхинд ороод байна вэ гэхээр тэр нэг тамхины одоо нэг цаад муухай амт үнэрийн ингээд нэг бууруулсан янз бүрийн гаамаатай юм тамхи хэрэглээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр маань нөгөө хүүхдийг алгуур одоо тамхичин болгох юм руу явуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм юмг л байлгаж болохгүй. Энэ дээр бол тэр өндөр татвар нь байх ёстой л гэж үзэж байна. Онцгой албан татварыг одоо онцгой албан татвар тогтоосноороо энэ хэрэглээ буурна гэж харж байна. Үнэхээр хүүхдүүд тамхи татахгүй байх боломж бүрдэх юм уу? Тэгэл яг хөтэй ер нь хамгийн наацхан одоо бууруулахад чиглэсэн арга хэмжээ чинь тэр шүү дээ. Давтарыг одоо өсгөх буюу тэр тамхины үн өндөр байх юм бол мэдээж тэрийг одоо авт татах хүний тоо буурна л гэж ингэж одоо бодож байна. Тэр чинь хамгийн ихний наацхны одоо асуудал байхгүй юу?